осол гэмтэл гарсан эсхийг тогтоосноор хүсэлт гаргагчид тэтгэр тэтгэмж авах, нөхөх олгоор гаргуулах эрхийг бий болгодог. Осол гэмтэл гарсан эсхийг шүүх дараах үндслээр тогтоотгоо. Үүнд нэгдүгээрт осол гэмтэл гарсан эсхийг шүүхээс өөр байгууллага тогтоох боломжгүй болсон тохиолдолд, хоёрдугаарт осол гэмтэл гарсан тухайн үед баримт бичиг үйлдэггүй акт тогтоогоогүй тохиолдолд, гуравдугаарт осол гэмтэл гарсан тухайн үед баримт бичиг акт тогтоосон боловч түүнийг хайж гээж өргөдүүлсэн тохиолдолд, дөрөвдүгээрт осол гэмтэл гарсан тухайн үед баримт бичих болон акт үйлдэх боломж байгаагүй. Тавдугаарт осол гэмтэл гарсан талаар баримт бичиг акт тогтоосон боловч түүнд илэрхий алдаа зөрчилтэй байдлыг шүүхээс өөр байгууллага залруулах хийх боломжгүй болсон тохиолдолд гэсэн дараах үндслээр шүүх осол гэмтэл гарсан байдлыг тогтоодгоо.